Сайн байцгаана хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлээрээ од эрхэс болон тэдгээрийн байрлалыг судалнаа. За тэгвэл шөнө болоход хүүхдүүдээ тэнгэрт асар олон тооны одод харагдж байдаг. Энэ дээр од маань харахад жижигхэн юм шиг мөртлөө яг ойртоо тарах юм бол асар том хэмжээтэй байдаг. За тэгвэл энэ одон дээр маань шатах процесс явж байдаг учраас дулаан болон гэрэл цацарч байдаг учраас бидний нүдэнд од маань гэрэлтэж харагддаг байна. Тэгвэл дэлхийдээ хамгийн ойр орших од руу хүүхдүүд аялцгаая. За ингэж аялахад маань 100 мянган жил зарцуулагдах юм шүү дээ. Тэгэхээр од маань асар хол оршдог. За тэгвэл оддыг хүүхдүүдээ дурангаар ажиглаж харъя. Дурангаар ажиглаж харахад од маань гэрэлтэж харагдаж байна. Тэгвэл эдгээр од маань өөр өөрийн гэсэн өнгөөр гэрэлтдэг байна. За жишээ нь цэнхэр өнгийн одыг судлая. Цэнхэр өнгийн од маань гадар дээрээ 30 мянган градусын алуун байдаг байна. За цагаан өнгийн од маань 7 мянган градусын алуун байдаг. Шар өнгийн од маань гадарх дээрээ 5-аас 6 мянган градусын алуун байдаг байна. Олбор шар өнгийн одыг судлая. Олбор шар өнгийн од маань 3500 градусын алуун байдаг. Улаан өнгийн од маань 2000 градусын алуун байдаг. За тэгэхээр одод маань улаан, цагаан, шар, улбар шар, улаан гэх өнгүүдээр гэрэлтэж харагдав. За бидний орших дэлхийдээ хамгийн ойр орших од бол нар байх. За нар маань гадарх дээрээ 6000 градусын алуун байдаг. Нар бидний нүдэнд том юм шиг харагддаг мөртлөө бусд одны дэргэд бол асар жижигхэн гэсэн үг. За оддыг нартай харьцуулж харах юм бол Сириус, Вега, Пологс, Арктрус гэх мэтлэн однууд харагдж байна. За эдгээр од бол нарнаас асар том бөгөөд Альдебран, Ригел, за тэгээд Антарес, Дилагрус гэх мэтлэн однууд маань мэргэжилтэй байдаг. За тэгвэл дэлхийг маань тойроод дэлхийн гадна тойроод од маань өөр өөр гэсэн байрлал харагддаг. Үүнийг бол одон орны зураг гэж нэрлэдэг. За эдгээр од маань дэлхийг тойрон эргэж байдаг. Эдгээр одны төв цэгт орших ганцхан од байдаг. Энэ од бол алтан гац од буюу намагт нэг байралтай байж идэг од байна гэсэн. Тэгэхээр алтан гац од маань хүүхдүүдээ зөвхөн хойд зүгээ зааж идэг, цан хойд зүгээ зааж идэг од байдаг. За дэлхийн хойд туйлыг зааж байгаа од бол алтан гац од буюу нэг байралтай байдаг учраас бид нар луужаа ашиглаж харж үзье. Тэгвэл хойд зүгийг зааж байна. За тэгвэл энэ алтан гац одоор бид нар луужин хэрэгсэл байхгүй үед алтан гац одоор бид нар зүг цэгээ баримжаалж болдог. За үүнийг баримжаалахын тулд 7 мөрхөн од буюу бидний нэршсэн од 7 мөрхөн од. Энэ маань баавгай ордны одод оршдог. За 7 мөрхний нэг дахь одноос 2 дахь одноос 1 дахь од руу хэмжээс аваад дээшээ 1 дахь одноос алтан гацыг чанх дээдлэлт нь алтан гац оршдог байна. За тэгвэл эдгээр одны дээдлэлт маань хойд зүгийг заадаг мөн баавгай ордны од байдаг. За однууд бол өөр өөрийн гэсэн орд оршдог байна. За Орион одны орд буюу бүслүүрээрээ 3 ойролцоо од оршдог байна. За Капас буюу W үсэг шиг харагддаг од байдаг. Үүнийг бол бид нэрс заншснаар бол хүн 5 од гэж нэрлэдэг. За од харах гэж нэрлэдэг шүү дээ хүүхдүүдээ. Энэ маань бол солирын гэлтэрхий буюу үүнийг маань сүүлт од гэж нэрлэдэг. Сүүлт од шүү дээ. Сүүлт од гэж нэрлэдэг байна.